бүхэндээ орой минь төргий. Гамма гишүүний ахлан өргөн барьсан эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дэмжиж байна. Засгийн газар, яам, агентлаг, төрийн байгууллагууд тэр дундаа эрүүл мэндийн байгууллагууд маань иргэдийн аж ахуйн нэгжийн татвар төлөгчдийн төлсөн мөнгийг үр дүндээ зарцуулах үүрэгтэй. Үүний тулд бид нар зарцуулсан төгрөг бүрийн үр дүнг зөв хэмжиж, дүгнэж, алдаа байвал засаад сайжруулад явах ёстой. Эрүүл мэндийн салбарын хувьд төсөв хилцэх, хөгжлийн төлөвлөгөө батлах үеэр гамма гишүүн мэрэгжлийн хүний хувьд, салбарын төлөөллийн хувьд, салбарын үр дүнг оновчтой хэмжих шалгуур үзүүлэлтүүдээр засгийн газар болон яамны ажлыг сайжруулах тал дээр нэлээд манлайлалтай ажилласан гэдгийг дурдхан зүйтэй болов. Салбаруудын хуулиудын дундаас эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үр дүнг тодорхой хэмждэг болох хамгийн гол нь гүйцэтгэлийг хүрсэн үр дүнг хариуцлагатай уялдуулах тогтолцооны том өөрчлөлтийг оруулахыг зорьсон хууль байна гэж харж байна. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай болгохын тулд энэ ажлын үр дүнг үргэлжилсэн үгээр тайлагнадаг ус. Бодиттой, хэмжигдэхүйц, шинжлэх ухаанд үндэслэн тоон утгаа илэрхийлдэг болох хэрэгтэй байгаа. Энэ хуулийн төслөөр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг анх удаага оновчтой тодорхойлж, хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох үндэс суурийг нь тавьж ийн гэж ойлгож байна. Энэхүү бодлогын төв өөрчлөлтийг дэмжиж байгаа бөгөөд бусад гишүүдийгээс бас дэмжихийг уриалж байна. Баярлалаа.